За нэр дэвшигч дэмжиж байгаа. Тэгтээ нэг хэд асуудлыг бас санал болгоод хэлье гэж бодож байна. Энэ Монгол улсын иргэд маань эрүүл байж улс орноо хөгжүүлэх ёстой. Тиймээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарахгүй л эрүүл мэндийн даатгалын одоогийн тэр худалдаа авалтын юу байж нөгөө талаар бас зарим шалгуур үзүүлэлтүүд бас хөрсөнд буухгүй байна. Орон нутгад тохирсон юм биш ширнэ. Сум аймгийн төвшин хотын төвшөнд яг болж байна. Гэтэл энэ хөдөөд хэрэгжихэд тун хэцүү. Тийм ч энэ дээр анхаарахгүй болохгүй яг нөхөн үржихийн эрүүл мэндийн тусламжилчилгээ байж байгаа урд нь одоо эрүүл мэндийн сайд хүртлийн нүгээр огсорч байсан шүү дээ. За нийгмийн эрүүл мэндийн асуудал байж байгаа. Эмнэлгүүдийн анган шатны тусламжилчилгээний асуудал, өрхийн эмнэлгийн асуудал байж байна. Нөгөө талаар эмийн тендерийн асуудал байж байна. За хөнгөлт темийн асуудал байж байна. Зарим хавдартай улсуудад хөнгөлт тем авч чадахгүй байна. Өндөрөнтэй эрүүл мэндийн даатгалын тэр хөнгөлт темийн жагсаалтанд ордгоо. Энийг бас нарийн зарим мэрэгжлийн эмчнэрээс асууж яаж оруулахгүй болох асуудал байж байгаа. Гол нь энэ эрүүл мэндийн даатгал одоо дампуурах шатанд өрөөд байна л дээ. Гэтэл одоо гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг нэрийн дор эрүүл мэндийн сайд оронтой бүтсэн өөрсдөө мэдгээд ярьж байгаа. Энийг эрүүл мэнд яам манай нийгэм бодлогын байнгаараа эрүүл мэндийн даатгалын ерөнхий хамтарч аймаг сумын одоо эмнэлгүүдийн яг орондоо захирдсан бүтц оронтой батлахгүй л ихэнх төсөв илээ оронтой тэгээд нийгэм даатгалын шимтэлд явчихад байна. Энэ дэр онцгой анхаарахгүй жишээлбэл нэг аймагт 386 оронтой баталж өгчөд 505 оронтойгоор ажиллаж байгаа. Нөгөө талаар одоо эмнэлгүүдийн удирдлагуудын асуудал байж байна. Мэргэжлийн бусад хүн удирддаг клиникийн хувь дээрээс эмнэлзийн хяналт хийж чаддгүй. Гэх мэт эмийн тендер дээр бас ноот асуудал их гардаг. Тиймээс энэ дээр бас анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. За эмнэлгүүдийн ачаалал байна. Хөдөө аймгийн төв хотын эмнэлгүүд маш их ачаалттай, сумын эмнэлгүүд байж идэг. Санхүүжилт нь бас ингээд бас тодорхойгүй. Тиймээс энэ сая би хэлсэн удирдлагын чанартай энэ эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлд хатуу нэг юм баталж чаддаггүйгээр удирдлагын чанартай зохион байгуулад даатгалын асуудлыг шийдэхгүй дээрээсээ болохгүй. Төсөв хэмнэх боломж их байгаа эрүүл мэндийн салбарын. Сая эмийн Шимбэргсэн бас ярьж байгаа. Эмийг одоо ингээд худалдаа авалт дээр нь сайд оролцсон гэдэг. Энийг одоо бид тодорхой мэдэхгүй. Гэхдээ энэ асуудал дээр онцгой эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар онцгой анхаарал ажиллаад яг Монгол улсын хөрсөнд буусан аймаг сум минь төвшөндөх нөгөө талаар өөрхийн эмнэлэг, дүүргэн эмнэлэгүүд тохирсон юу хийхгүй л хотын эмнэлгүүдийн одоо санхүүжилт нь буурсан. Эн чинь цааш чинь одоо нормаар юм өгч байгаа биш одоо өвчл гарлаа гэхэд одоо ачаалт нь ихсэн шүү дээ чинь. Төсөв нь хөрөхгүй юм асуудал байж байгаа. Тийм учраас энэ дэр эрүүл мэндийн даатгалын зөвлөх нь бас энэ дэр анхаарад яг